Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7-ны даваас баасан гарагийн 20 цаг 10 минутаас хүргэж байгаа хоол болтол хов зугаа оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 14-ний баасан гарагийн дугаар шударгад бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами, найруулагчаар өндрөх нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүр Джеймсон брэнд мөн интернет имлэг хамтран ажиллаж байна. Бэлцгонод дүүчмэлэг хүргэе. За бүгдэнд нь үчи минь манайхан хоб бацхад бэлэн үү. За өнөөдөр хамгийн их ямар мэдээлэл бэлтгэсэн байна? За би өнөөдөр 4 мэдээтэй сууж байна. Сонирхолтой 4 мэдээ байна. За тэгээ товчхон дуртвал тийм ээ. За 74 удаа ташуурдуулсан дуучин. За Есүс зөвлөгөө өгснөөхөө төлөө 3 жилийн ял авсан лүүзер байна. За дээрэс нь дууг нь одоо тоглоом шоглоом болгоод байгаа л үнэхээр дургуун нүрдэг юм дуучин байна. За дээрэс нь өөрийнхөө нүүр царинаас буюу өөрөөсөө уйдсан юм жүжигчний талаар хүргэнэ. Тийм. Өстөө гарч өгөөд өстөө хачирхалтай гарч өгөөд шүү дээ. Тийм байна. За өнөөдөр миний хүргэх мэдээлэл бол жүжигчин Ким Сун Хён байр сураа илэрхийлээд өнөөдөр бол мэдээлэл гаргасан байлаа. Тэгэхээр ерөнхий мэдээллийн тэгээд нэмэлтээр сая бас нөгөө Кару Сару Янгусу гэдэг YouTube хуудаснаас Ким Сун Хён за талигаач Ким Сэру нарын тухай мэдээллийг зарлаад мэдээлэл задруулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэн дээрээс нэг лайваас нэг хитгэн мэдээлэл олж ирлээ. Тэгэхээр бүтэн нэлээд урт юм байна. Тэгээд миний орчуулга бол өдөр хийгдсэн учраас сая орж ирэхээс өмнө хүртэл үзсэн. Тэгээд тэр хүртлээл би орчуулад цаашааг нь бол энэ үйлдэл процесс нэлээд үргэлжсэний дараа тэгэхгүй бол одоо бүх дугаар дээр энэ хоёр үний дахь яриад иж бас болцуулаад хүмүүс жоохон яах бах те. Сүүлд нь бүр нэг ерөнхий гарсныхаа дараа л хургуул тийм ээ. Тийм тэгээ өнөөдөр бол амиртач Ким Сун Хён жүжигчний байр суурийг үнэхээр насан туршийн үүнтэй үргэлжсэн юм уу мүү те. Entertainment-аас нь л мэдээлэл хийсэн байлаа. Гэхдээ нэлээд урт мэдээлэл байсан. Тийм. За тэгээд Ким Сэрун жүжигчний ээж нь бас загтал дэлгэсэн байна. За тэгээ нэмэлтээр бас хэд хэдэн зураг ер нь л хамгийн сүүлд танилцуулсан хойш бас дэлгэгдсэн байсан. Тэгээд тэрнтэй холбогдуулна ингээл маш олон бас мэдээллүүд багтсан байна. За тэгвэл би ихний мэдээлэлээ хүргэчээрэй. Богно. Тэгвэл юу би их ч шууд үргэлжилчих юм чинь та мэдээлэл бүгдийг дуусгасны дараа би явчих уу? Тийх үү? За тийм. Тэгэхгүй бол тасрах гэдэг тийм тэгэхээр хүн ойлгож байгаа. За тэгвэл би мэдээллүүд эхлээд хүргэе. За эсэргүүцлийн дуу хийдэг гэдгээр алдартай Ираны дуучин 74 удаа ташуурдуулах шийтгэл авсан байна. За тэгээд энэ болохоор Иранда нэлээд алдартай дуучин юм байна л та. Мехди Яраахи гэдэг нэртэй Иран дуучин өөрийнх нь эсрэг үүсэдээс эрүүгийн хэрэг дуусгар болгох тохиролцооны хүрээнд 74 удаа ташуурдуулах ялыг сонссон байгаа. Тэгэхээр Иран одоо хүртэл ташуурддаг юм байна л та шийтгэл нь. За энэ Ираны хувьд болохоор Яраахыг болохоор Иран дахь эмэгтэйчүүдийн хувцсалтын дүрмийг эсэргүүцсэн дуу гаргасан буюу одоо нэг жагсаал цуглаан гэл актрийн болоод л байгаа шүү дээ. 2023 онд гаргасан юм байна л да. Your His Craft гэдэг дуу гаргасныхад төлөө шүүхэр орсон. Чи ийм дуу гаргаж болохгүй гэдэг нэг шашин натуу ус шүү дээ. Тэгээ 2024 оны 1-р сард эрүүгийн хэрэгт бүр буруутгах гэсэн байсан. Дуу гаргасныхаа төлөө. Ингээ 2022 онд болохоор Иран улс даяар эмэгтэйчүүд ерхэд төлөө жагсаал ингээ явагдсан. Одоо ч явагдчихлаа. За тэгсэн энэ дуучин маань энэ жагсаалын үеэр хит хитэн дуу зохиосон юм билээ. Энэ жагсаал зориулаад тэгсэн чинь 1 жилийн хорих хэл сонссон. Энэ дуунаас болоод. Дараа нь шүүх үнийг нь өөрчлөөд захим гавтай хяналтанд гадуур ингээ байлгаад байсан. Ер нь бол тэнсэн аргал захил гэдэг шиг тий гадуур ингээ гэхдээ гав зүлгчээд ингээ яваад байсан юм л да. Ингээ энэ алан өнгөрсөн жилийн 12 дугаар сард дуусаад суллагдсан байсан. Харин түүнийг батлан даалтанд одоо гаргахын төлөө 3 дахь шитгэлийн төлсөн 15 тэрбум томооныг эргүүлэн төлөхдөө 74 удаа ташуурдуулах ял авсан байна. Нэмээд. Тэгэхээр Яраахи энэ талаараа бичгтээ болохоор X платформуд нэ бичгтээ би 74 удаа ташуурдуулах ялыг хүлээхдээ бол бэлэн байна. Энэ хүнлэг бас ирүүшүүлтийг би буруушааж байгаа ч гэсэндээ үүнийг бол би цуцлуулах хүсэлт огт гаргахгүй. Яагаад ингэж эмгтээчүүд ирэх төлөө дуурч болдоггүй юм бэ гэж ерөн зоригтойгоор дуурч байгаа юм байна. Тийм учраас айхтар юм болж байгаа шүү тий. Тий, одоо хэрвээ гэтээ миний бодлоор энэ дууч ахаад ч дуу гаргаж магадгүй. Тийм үү. Тий, ахаад ч дуу гаргаж магадгүй юм билээ. Тэгээ хэрвээ гаргачвал одоо өмнө нь 1 жилийн ял өгөөд гавтаа ингээ явж исэн бол одоо энэ үнийг бол гавтаа тэгээд явуулаад авахгүй л болоо да. Ял нь хүндрээ нөгөө шийтгэлийн 20 хугацааг л уртсгаад ингээ явж болоо. Яг одоогийн байдлаар бол 74 удаа ташуурдуулаад чөлөөлөгдөж байна л да. Одоо ч гэсэн ташуурдах юм хүн байдаг юм байна. Байдаг юм харин ташуурдсан гэхээр гайхаад яг яагаад хүн ташуурдаад байгаа юм л шүү дээ. Тийм тэгэхээр эсрүүцлийн дуу гаргасан гэдэг утгаараа л ерөөсөө ташуурдуулчих чам. Тэгээд хамгийн гол нь юу юм бэ лээ? Одоо ч гэсэн байдаг. Тэгээд энэ чи олонний танил байна уу те дуучин байна уу? Ер нь хинч байсан хамаагүй чамайг ташуурдна гэсэн бол ташуурдна л гэж үздэг юм байна. Тийм хуулиндаа тийм л юм байна л да. Тэгээд ташуурдулсан. Гэтэ харамсахгүй байна өө. Эний бол эсрэг явсаар л байна гэж яхаг бодоход. Ахаад ч дуу гарах магадлал өндөртэй байна. Тийм байна магадгүй мэн тий. Ер нь бол Иран ч өөрөө тэгээд хэцүү штэй эмэгтэйчүүд эрхийн тал дээр дуугарах гад дугаараа жагсаал хийгээд ч гэсэн өөрчлөлт гарахгүй л ингээл яваад байна. Тэрнээсээ болоод одоо юу гэдгийг тэр
заншил, ёс заншил, шашин шүтлгээсээ болоод эмэгтэйчүүдийн ирэх маш их зөрчигддөг, амнаас алах тохиолдол зөндөө байдаг. Тэгээ эмэгтэй амнаас алаад араас нь хөөцөлдөж юм энэ болдгоо юм билээ л дээ. Ер нь хайждаг гэх юм уу та. За тэгвэл дараагийнх нь мэдээлэл үргэлж тийм ээ. За Есүс зөвлөгөө өгсөн. Харин би наад чинь гайхаад юу зөвлөгөө өгсөн? Есүс зөвлөгөө өгснөөхөө төлөө 3 жилийн ял авсан. За яасан гэдгсэн чинь Индонезид болсон хэрэг байна л да. Тэгээд энэ бас алдартай ютубер юм байна л да. TikToker ютубер инфлюенсер юм хүн юм байна. Тэгээд Есүсийн зурагтаа ярьсан гинэ. Одоо ханд нь Есүс зураг мөглөөд байдаг шүү дээ. Тэгээд чи зурагтаа ингэ ярьж хагаад үсээ засуулаа гэж хэлсэн баг. За одоо Есүсийг үсээ засуул гэж хэлснийхээ төлөө 3 жилийн ойргол авсан гэсэн. За энэ хүн болохоор 442 мянга гаруй дагагчтай TikToker Рато Талиса нэм трансгендер юм билээ л дээ. Тэгэд исламын шашинтай нэгэн. За нэг дагагч нь болохоор түүнийг эрэгтэй хүн шиг харагдгийг гэвэл үсээ тайр гэж хэлсэн байгаа юм л да. Тэгэнгүүт нь нөгөөх нь хариуд нь болгоод тэгвэл Есүс ч гэсэн юм одоо юм үстэй штэ урт үстэй тайрах ёстой л гэж хэлсэн юм байна л да. Тодорхойлбол Рато Талиса шууд амжуултын үерээ Есүсийн зурагтай ярьж агаад за чи ч гэсэн эрэгтэй хүн шиг харагдгийг бол үсээ тайруулаа л гэж хэлсэн юм байна. Тэгээ энээсээ болоод буу юм болоод Христийн шашны хит хитэн бүлгэм түүнийг бурхны доромжсон гэж үзээд цагтаад гомдол гаргасан. За тэгэнгүүт Суматра мужид Медиан хотын шүүгт түүнийг үзэн ядалтыг түгээс эрэгт үзэн ядалтыг түгээс эргэж байдаг юм байна шүү дээ. Хэрэгт буруутгаад 2 жил 10 сарын хорих ял онооцсон. За түүнийг бурхныг доромжилсан гэж буруутахын зэрэгцээ нийтийн хэв журам шашны юм найрамдлыг алдагдуулж болцсохгүй гэж үзсэн юм бэл. Өөрөө болохоор ислам шашин тавиад байдаг. Тэгэхээр одоо нөгөө шашинтай болохгүй л болчиход байгаа юм байна л дээ. Хооронд нэв түнжингийн л алдагдуулаад байна л гэж үзээд байгаа юм шиг байна. За ингээд тэгвэл энд нь болохоор хүний эрхийн байгууллага тэр дундаа одоо Amnesty International байгууллага энэ шийдвэрийг буруу шааж байгаа юм байна л дээ. Эн чин хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халтсан та нар арай л хэтэрхий шийдвэр өгöd байгаа юм шүү гэж үзээд байгаа юм байна. Ялгуурлан гадуурхсан, хүчирхийллийг өдөөн төрхөрсөн, дайсгансан шашныг үзэн яц агуулгыг Индонезийн цахим мэдээллийн хуулиараа бүр хоригддаг юм байна. Шний талаар бол ер нь тэнд ярих боломжгүй гэсэн. Тэгэхээр Индонез руу явж байгаа ч юм аялаар явж байгаа энэ талаар бол ер нь наач дуурайд юм л билээ л дээ. Тийм байна тийм. За гисэн ч гэсэн Ратогийн хувьд болохоор хэлсэн үг нь шийтгэл хүлээх хэмжээнд хүрэхгүй гэж өөрөө л эсэргүүцчихлээ байгаа юм билээ л дээ. Гэтэл 2019-с 2024 оны хооронд энэ төрлийн гэмтэргээр шүү. Одоо үзэл бодлоо илэрхийлсний төлөө гэсэн үг л дээ. Хэрэгээр 560 хүнд эрүүгүй хэрэг аль хэдийн үүсгэсэн. 421 хүнд ял оноосон байна. Тэгэд энэнийг нь болохоор Amnesty International байгууллага мэдээлж байгаа. Тухайлбал 2023 оны 9-р сард болохоор исламын шашинтай эмэгтэй гахаа мах итгэхээс өмнө шашны хэлсэн бичлэгээ нийлсэн нь исламын шашныг доромжилсан хэрэгээр 2 жилийн ойргол авсан баг жишээ нь. Тэгэхээр одоо тэгээд өстой усын нуул ёсын дагалт гэдэг нь болж байгаа шүү байна да. Шууд ингээл өгөөд өгөл явчих тийм ээ хориод байна. Тийм ээ тий. Ер нь бараг тэр хамаагүй юм ярьж болохгүй л тийм л газар л юм байна л да. Шашин хатуу орондоо тэгээ хуулиараа заасан байгаа бол бүр болохгүй хуулинд орсон байгаа болж хэцүү л байна. Тэгээ энэ хүн одоо тэрийгэ мэдгүй л байсан юм байл үү зайлвал тий. Яг хөө нэг талаар бол өөрийнхөө үзэл бодлыг шөлөөтэй илэрхийлэхийг хүссэн болов. Яг жисцэн л юм шиг ба өөр төгөл. Одоо энэ трансгендер хүн шүү дээ. Тэгэхээр нэг комент ирээл чи одоо ир юм уу ийм юм уу тэгээ эрэгтэй юм бол чи өсмөсөд хариулаад ир хүн шиг харагдгингүүт нь Есүсийн зургийг ингээ хажуудаа барьж аваад тэгвэл энэ хүн ч гэсэндээ хүсээ тайруулаад эрэгтэй хүн шиг харагдах ёстой л гэж хэлсэн нь л буруудаад л одоо шууд ингээ хорих авч байна да. Шашин бас аюултай. Тэгээ нэг олон ундааг нөө байна уу олон танил мэлстэй ямар ч хамаагүй болчих юм байна. Тийм үү. За хамтрал гişэ танилцуулаад үргэлжлүүлэн дараагийнх мэдээлэл рүү оръё. Гэр бүлийн гишүүн бүрт Джеймсон брэнд. За Монгол MMX концерн 1992 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Джеймсон компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За энд нь болохоор өндөр тунтай омега 3, олон төрлийн витамин, пробиотик, магний, цайр, төмөр зэрэг эрдэс бодис, өг мөчний глюкозамин, мелатонин, дархлаа дэмжих болон гоо сайхны буюу үс, арьс, хумсны витамин зэрэг олон төрлийн хэрэглэгчдэд сонголтыг санал болгодог. Тэгээд Джеймсон болохоор бүх бүтээгдэхүүнээ зах зээл дээр хамгийн аюулгүй, цэвэр, үр дүнтэй байхын тулд Канадын стандартыг давж илүү шилдэгт хүрэх 360 фүр чанарын амлалтыг өгдөг бахан. Ингэснээр үндсэн түүхий эдээс эхлээд эмийн сангийн 50 хүртэлх бүтээгдэхүүн чанарыг бүх өнцөг буюу 360 юмс харж чаддаг байна. За 1922 онд Канадад үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоо 103 жилийн түүхтэй юм шүү дээ. Тэгэхээр нэлээд олон жил болж байгаа юм лээ. Тэгээд энэ бүтээгдэхүүнүүдийг бид хэд нөгөө дээр манайх дээр чи ярилцж байгаа нэлээд олон бүтээгдэхүүнээс хэрэглээд үзсэн. За тэгээд бүтээгдэхүүний сонголт бол олонтой юм байна. Одоо өндөр тунтай нэг омега 3 гэж хэлэгдэдэг шүү дээ. Тэгээд эрэгтэй эмэгтэй өнцөрөөс витамин гээл гэх мэтчлэн. За түрүүн бас амигч манд урдчих ашиг басан тийм. Яг үнэ. За тэгээд дээрэс нь
Джеймсоныг эрдэмтэд хоол тэжээлийн мэрэгжилтнүүдээс бүрдсэн баг эрүүл мэндийн үндэс суурь гэж зөвлөдөг 3 бүтээгдэхүүн дээр essential гэсэн ногоон тэмдэглэгийн дардаг гинэ. За энэ болохоор омега пробиотик витамин D3 хүний эрүүл мэндийн гол 3 нэмэлт бүтээгдэхүүн гэдгийг тодорхойлсон байдаг юм байна. Яг бөөрийн хинийг юм дардсан шиг 3. Тийм ээ. Энийг бас харчмаар юм шүү дээ. Джеймсны пробиотик капсул хэлбэртэй байдаг учраас бүдүүн гэцэнд хамгийн их тоодгоор очиж чаддаг юм байна. Ашигтай бактери бүдүүн гэцэнд оршдог учраас хэрвээ нунтаг юм уу шахмал хэлбэрээр хэрэглэвэл одоодны хүчил ихэнх нь хэсэг нь задраад яг очих газар очтгол юм байна л та. Тэр капсул хэлбэртэй учраас очих газар очно гэсэн. Та хаанаас авах юм гэхээр бүх имийн сангуудаар хүргэлтээр авах бол CD Pharma-аас авах нэ. Холбоотой утасны дугаар 1819 23 95 Tig8 19 23 гэсэн дугаарлал холбогдорой. Сошиал хаяг нь Jameson Vitamins Mongolia гэдэг хараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан гэр бүлийн гишүүн бүрт Jameson баримтлаа. Баярлалаа. Одоо том хүний тунтай омега юу вэ? Та чинь тийш дээ. Буруу угаадсан. Хүүхдийн тунгаар угаад ямар ч хэрэггүй угаад байсан юм билээ. Хүүхдийн урьдчилан сэргийлэх тунгаар D угаад байсан байгаа байхгүй. Надад ямар ч нөлөөлөхгүй гэсэн үг. За ингээ үргэлжлүүлэн дараагийнхаа мэдээллийг өргөе. За дараагийнх нь мэдээлэл нь болохоор өөрийнх нь дууг тоглоом шоглоон болгож аваад үнэхээр дургуун нурдаг алдартай хүргэж чана. За Billy Joy Armstrong нэг бол мэдгүй те. Тэгээ яасан гэдгсэн чи ёроолгүй гунигаас үүссэн буюу маш хүнд хэцүү байхдаа цохоосон 9-р сард дуусахад намайг сэрэгэрэ гэдэг дуу мэдгүй байх тийм ээ. Энэ дууг ингээд хүмүүс тоглоом шоглоом болгоод байхад дургуул юм билээ л дээ. За энэ Белигийн хувьд болохоор 1982 оны 9-р сарын 1-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Окленд хотод нэгэн бяцхан дүүрэгт эцэг хийгийн хамт аж төрдөг байсан. За тэгээд аав нь болохоор улаан хорт тавдраас нас орсон юм билээ. Болоод тэгээд дөнгөж 10 настай байсан Белихөө аавынхаа оршуулга дуусны дараа гэртээ очоод өрөөнд ороод хаалгаа төгжээд хэдэн өдөр огт гарч ирэх өгнэ. Тэгээд ээж нь бүр санаа зовоод хаалгыг нь тогшоод хүүгээ дуудахад нь хүү нь болохоор үүдээс яасан гэхээр 9-р сард дуусахаар намайг сэрэгэрээ гэж хэлсэн буюу 10 настай хүүхдийн зохиосон. Тэр үед байх нь шүү дээ. За энэ бол 2000-ад оны их үед хүүийг бүр эзэгэнжилсэн Америкийн Green Day панк рок хамтлагийн Wake Me Up When September Ends гэдэг дуу буцсан дуу байх нь. Тэгэхээр ийм их гунигаас бүтсэн дуу юм байна л та. За тэгээ Green Day хамтлагийн гоцлол дуучин гитарчин Billy Joy 1972 оны 7 дугаар сарын 17-нд Armstrong-ийн гэр бүлийн ууган хүн олж мэндэлсэн юм билээ. Тэгээ үүнээс хойш 5 дүүтэй болсон буюу өнөр өтгөн гэр бүл байсан. Өсөж тойронсон. Түүнийг дуу хөгжмөнтэй холбосон хүн бол аав нь. Тийм учраас маш гунигтай хэцүү туссан. Аав нь ачааны машины жолоочоор ажилладаг байсан гэсэн те. Зав гарахаараа л жаз хөгжмөг клубт очдог хөгжим тоглодог юм хүмүүс юм байна л да. Тэгээ гэр бүлийнхнээсээ аавтайгаа илүү их ойрхон дотн өссөн Билиг. Тэгээд аавыгаа байнга дагаж яваад ачааны машинд жаз клубт явсаар 5 нас хүрэхдээ хэдийний амьд хөгжмийн бүр үнэн шүтэн бэрхж болцсон байсан. 5 хүүхэд штэ. За тэгээ бас хит хитэн төрлийн хөгжмийн зэвсэг гэсэн тоглоод аль хэдийн сурцсан байсан маа. Гэсэн ч гэсэндээ яг над жаргалтай үеийн тийм удаа үргэлжлээгүй 10 настай байхад нь аав нь хорт тавдралаас таалаа төгссөн. За тэгээд хөгжимчин болох мөрөөдөлтэй байсан Билли хэсэг хугацаанд мөрөөдлөө орхиод сэтгэл одоо хямралт ингэж орсон маам л да. Харин аавыг нь өөд босноос хэдэн жилийн дараа болохоор ээж нь өөр хүнтэй гэр бүл болсон. Ингээд хойд авт болсон маа. За яг аав нь өөд болоод удаагүй байхад ээж нь дахиад амьдрал зохиогоод тэгээд дээрээс нь гэртээ өөр эрэгтэй хүнийг дагуулж ирсэнд нь одоо үзий ядсан гэх юм ээжигээ маш их хорсож үзий ядсан Билли өдрийн дийлэнх цагийг сургууль дээр өнгөрөх болсон маам л да. Ер нь гэртээ арах их дург байсан маа. Ингээд сургуулийн тэнхмээс салгаа байсан тэрээр Майк Тирнт хэмээх нэг хүүтэй танилцсан. Хожин нөгөө хамтлаг байгуулах те нэг үеийн шинэ урсгалын хамт залан гэдгийг ерөөсөө мэдээгүй боо хаар нэлхаасаа найдсан байхгүй энэ хамтлагийнхан. Ингээд ирээдүйд хамтлагийн гитарчин болсон Майк Тирнтэй Билли үү зайг нөхөрлөөд хамтдаа хөгжим сонсч гэлсэн ба Van Halen Lip Partner нарын уран бүтээлчдийг даган дуурайж жишг уушин газарт очиж ковер дуу тоглож эхэлсэн маам л да. За ингээд ахлах сургуульд ортлоо уушин газар хисээд хямд өнөр хөгжим тоглож явсан. Яваад исэн учраас Билли амьдралынхаа хамгийн чухал томоохон шийдвэрүүдийн нэгийг гаргаад сургууль орхисон. Би хөгжим хөөнөө гэрхийдээ сургууль орхисон маа. За тэгээд яг хичээл сураад ахлах сургуулаа төгсөөд коллежид сураад дээд боловсрол эзэмших урагшлах боломж байсан ч гэсэндээ ерөөс өөрийнх нь харс ирээд өөр эс юм билээ л дээ. Тэгээд тухайн үед хөгжимчин болохоор эргэлт буцалтгүй шийдсэн байсан гэж ярьж байгаа. Ингээд нөгөө сургуулийнхаа хамгийн сайн найзлах Майктай хамтраад Sweet Children нэртэй панк рок хамтлагийг байгуулан уран бүтээлийн замлаа эхлүүлжсэн түүхтэй юм байна.
Ингээ Billy Joy болон найз Max Zerner-тэй байгуулсан Sweet Children хамтлагийнхаа одоо тэр хамтлагаараа нэгдээд уушин газар, цэнгэнд, клуб дамжин тоглохоос гадна өөр хит хитэн хамтлагт бол арын нөгөө давхар ингээ тоглоод яваад идэх байсан юм байна л та. За ингэж явж байгаад ер нь бол эргэлт бүцэлгүйгээр рок хөгжмөнд л орсон баа. Тэгээд хит хитэн газар туршилт хийсэн байгаа. Тайз уушин газар ч тоглоод ингээ явж байсан. Гэхдээ энэ олон туршилтын олонх нь Billy-д өөрт нь ерөөсө таалагдаагүй юм байна л та. Тэгээ ганц таалагдсан юм нь юу гэхээр найзтайгаа хамт байгуулсан хамтлагаа цааш найтайгаа явж юмсан гэсэн хүсэлтэй байсан маа. Ингээд Billy, Mike хоёр Johnтай хамтраад, John Cabramash-тай хамтраад тэр залууг болохоор хөгжмичнийг игнэндээ хамтгаад Green Day гэдэг хамтлаг анх үүссэн байт юм байна. Ингээ Mark John нарын танилцуулсан 1000 цаг нэртэй анхны студийн цомгоо хийх ажилд шамдаад ингээ орсон юм л да. За ингээ 1990 оны дунд үе 20-од настай байсан Billy болохоор Green Day хамтлагийнхаараа хамтдаа хэдийн хэдэн студийн цомог гаргацсан маш амжилттай хамтлаг байсан шүү дээ. Явж исэн тэгээ хамтлагийнхаа эхний хэдэн пянз нь олон улс даяар шууган дэгдэж исэн үе. За тухайн үед альтернатив хөгжмийн жинхэнэ хаад гэгдэжсэн хамтлаг тайзан дээрээсээ Green Day-ийг дараагийн хаан хамжилгаараа өргөмжилжсэн энэ түүхтэйгээр энэ хамтлаг ямар лаг явж исэн бэ гэдгээс эндээс харагдах бах тий. За тэгээ 1990 оны сүүлд ер нь бол 2000-ад оны ихэнх үеэр бол альтернатив панк хөгжмийн урсгалын тэргүүлэгчд ингээ болж байсан. За харамсалтай нь энэ хамтлаг яг эд оргилд хүрж ахт бол алдрын оргилд хүрж ахт нь одоо юу гэдэг Green Day хамтлагийн уналтын үед болохоор Billy өөрөө согтууруулах ундаанд донтсон юм бэл. Тэгээд урт удаа хугацаанд үргэлжилсэн аялын тоглолтоор болохоор хүчтэй нойрны юм уужсэн Billy, Joy Armstrong сүүлдээ нойрны юмтай донтож гисэн. За тэгээд арх согтууруулах ундаа хэмжээгээр хэрэглэх болсон юм л да. Ингээ Billy ажилдаа, амьдралдаа чахарамдгүй хандах болоод түүний донтолтын улмаас Green Day хамтлагийн гарах гэжсэн цомог хит одоо хоошлогдоод за тэгээд сүүлдээ бүр ингээ замхраад алга болсноор л юм хэцүүцсэн. Ингээ аялын тоглолт цомгийн ажилд үр бүтээмжийг оролцоод багийнхныгаа хоош татах болсон учраас Billy Joy хамтлагаасаа тусдаа ажиллах шийдвэр гаргаад ганцаараа уран бүтээл юу хийж эхэлсэн байт юм байна. За тэгээд энэ Green Day хамтлаг тодорхойгүй хугацаар уран бүтээлээ завсарласан. Тэгээд тэр цагаас хойш Billy хамтлагийнхантайгаа хамт цөөн хэдэн тоглолтонд л дуусан байт юм байна. За тэгээд одоо Green Day хамтлаг болохоор рок н ролл музик шилдэг уран бүтээлээр шалгаруулж исэн рок н роллын алдрын танхимд залсан ч байдаг. За удаан хугацаанд олон юм гараагүй Billy Joy тэр үедээ Rolling Stone хөгжмийн сэтгүүлийн цөөн хэдэн асуултанд хариулсныг нь бас таад идэгвэрч юм ээ. Яасан ингэ гэсэн чинь та одоо ерөөс уран бүтээлээс ингэ холдчихлоо. Олигтой уран бүтээл хийхгүй байна. Юу хийж исэн бэ гэдэгт нь хүн бүрэ гэр бүлтэй анхаарал хандуулах шаардлагатай байдаг. Шийдвэрлэж зэгслэх хэрэгтэй элдв бэрхшээлтэй асуудлууд байлаа. Гэсэн хэдий ч бид нар бие биетэйгээ холбоотой яваа. Тэгээ би хамтлагийнхан лугаа залгаад өө залуу минь уран бүтээлдээ орё гэж хэлбэл тэд дуртай айл хүлээд байгаа ухаах. Тэгээд та нарын би бол тэгнэ та нарын ухаан самарч аюу хуугаа хийгээч гэд цаат утгаараа хэлж байгаа юм тэд нар ойлгох баха. Уран бүтээл хоорондоо зайтай төрхөн тийм ч муу хэрэг биш шүү дээ. Би цаг нь болохоор бүрж хийх хүсэж байна гэдэг хэлсэн. За тэгвэл та Wake Me Up When September End буюу 9 дугаар сар дуусахад намайг сэргээгээрэй гэдэг дууны үгээр тоглоом хийж байгаа хүмүүс тургууг сонссоо. Энэ үний юм уу? Тэ бүр таныг тэр дуундаа хүртэл дургу болчихсон сонссон гэсэн сэтгүүлчийн асуултанд болохоор та нар мэдэн дээ. Wake Me Up When September Ends дууны түүх миний амьдралын үнэн түүх штэ. Аавыгаа алдсан 10 настай хүүгийн гашуудал одоо тэр сэтгэлтэй холгож авсаар дуу болсон түүх тий. Гэхдээ тэр үе сэтгэл готрол ёроолгүй гунхаас төрсэн 9 дугаар сар дуусахад намайг сэргээрээ дуугаар минь тоглоом шоглоом хийж тэ шоглож яхад үнэхээр миний дургу урдгээ гэж хэлсэн бэл. Тэгвэл бас аргагүй юм байна. Тэгээ ийм хүнд түүхтэй дуу юм билээ шүү. Яг нэг мэдхгүй л байсан юм. Мэдхгүй одоо яг би бол мэдхгүй юм байна л да. Тэгэхээр нэг утга мутга агуулгыг ер нь бас дуунуудыг те жоохон мэдчихэл юм шиг шүү дээ. Харин тий одоо нөгөө энэ дуу ямар түүхтэй гэдэг юм уу сонсоод хайгаад ингээд юу мэдчихлээ мэ. Гэтэл тэр чинь 10 настай хүү амьдралын гол төшөг болж исэн аавыгаа алдсан. Ээж нь аавыг нь алдаад удааг байхад нь өөр хүнтэй суугаад өөрхөө оруулаад ирсэн. Тэгэл одоо ганц дотны өсөн үнэн яачаар хэцүүлсэн юм шүү. Тэгээ энэ сэтгэл одоо зүгээр л тэр үедээ зохиосон дуун явсараад ингэсэн гэтэл тэрийн тоглоом шоглоом болгоод ахаар таатаа санагдахгүй л дээ. Хинт цаахан санагдахгүй л та. За хоёлаа дэмжээ ажигчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн дэмжээ ажигчаар Little Venice зэгтэлгүүр. За Little Venice зэгтэлгүүр 2025 оны 4 сарын 25-нд баасан 4 сарын 25-ны баасан гарагт Grand Opening том нээлттэй хийж байгаатай холбогдуулан 10 дугаар талбай дээр орох хувцсны брэндүүдийг шалгаруулж байгаа юм билээ. 10 талбай дээр одоо брэнд оруулах гэж байгаа юм байна л да. За Италийн Венец хотод байгаа Med тансаг дэлгүүрт өөрийн бараа бүтээгдэхүүн брэндээ байршуулах хүсвэл Michel City дээр очоорой. Холбогд утасны дугаар 88 88 45 99 55 33 99 55 33 гэсэн дугаар лөө. За тэгээд хот доторх одоо
доторх юу л Мишель Ситигийн төсөл Little Venice дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд нөгөө дотор бас ингээд доторх гот гэж ингэж явдаг. Мишель Ситигийн төсөл тийм байлаа. За баярлалаа нэвтрүүлгийн дэмжиж аригчаар Little Venice эхлэх барайла. Баярлаа. За гацарч өгтөрч байгаа дуушлаараа оройн эфир болсон чи жоохон тийм болоод нээд болохоор сонин болоод тах шүү. Бүр мяарч хэлдэг. Харин бүр ерөөс өнөөдөр хөтөлсөн нэвтрүүлгүүд дээр дандаа нэг ярьж болохгүй гадах юм. За дараагийнхаа мэдээлэл рүү орцгоё. За жүжигчин Ким Су Хён өнөөдөр байр сууриа илэрхийлээд мэдээлэл хийсэн байна. Entertainment-аас мэдээлэл хийсэн гэсэн үг. За тэгээд шалтгаан гэх юм бол эх 7 хоног дугуй мэдээлэл хийн гэж ярьж байсан. Бүх одоо тэр худал хуурмаг мэдээлэлтэй үнэн мөндөг тодруулаад мэдээлэл хийн гэж хэлсэн бол өнөөдөр гинт ингээд Entertainment-аас мэдээлэл хийсэн. За тэгээд шалтгаан юу гэхээр жүжигчин залуугийн сэтгэл санааны байдал өнөөдөр үүрээр тун хүндэрсэн гинэ. За тэгээ хүн бүр жүжигчин Ким Сэруны өгүүлэлт түүнийг буруутгаж байгаа. Тэгээ дээрэс нь 12-нд жүжигчний тухай мэдээлэл цацж байгаа энэ YouTube live дуусны дараа шөнө Entertainment-ийн эсрэг талын машины зогсоолт камер барьсан ингээд хүмүүс машин дотор суудсан ингээд зураг хөргийг авах гэж оролцсон юм шиг байна л да. За тэгээд 13-ны өдөрч бас камертай хүмүүс барилгын иргэн тойрноор эргэлдэж жүжигчин залууг ер нь сэтгэл зүйн 50 байлгах юм боломж байхгүй буюу ингээд чахамлт одоо дарамтанд гэх юм уу оруулсан гинэ. За тэгээд иймээс жүжигчин залуугийн харьяа Entertainment үнэн мөннийг одоо дэлгэх нь ер нь бол одоо зөв юм байна гэж үзээд тэг өнөөдөр аль биесны мэдээлэл хийсэн байна. За тэрнээс уг нь эх 7 хоногийн хүлээжсэн гэсэн. За жүжигчин Ким Су Хён, Ким Сэро нар үерхчихсэн нь үнэн үү гэдэгт хариулт өгсөн байна. За энэ дэр бол үнэн гэсэн байна. За эхэндээ бол үгүй орон төсгүй мэдээл. За энтэй холбогдуулан өөрхөн талаар гарч байгаа худал хуурмаг мэдээлэл дээр маш хатуу арга хэмжээ авнаа гэжсэн бол өнөөдөр ингээд үнэн гэдгээ баталсан. За гэхдээ Ким Сэрон жүжигчнийг насанд хүрсний дараа буюу 2019 оны 100-аас 2020 оны намар хүртэл үерхсэн гэсэн байна. Тэгэхээр нэг жил юм уу та тий. За тэгэхээр жүжигчин маань насанд хүрээгүй хүүхэд бол үерхэхгүй буюу тэрхүү үед насанд хүрсэн байсан гэж ярих гэдэг тийм. За тэгээд жүжигчин Ким Сэроны 2024 оны 3 сарын 24-ний үүрээр Instagram-д оруулсан сторийн дээрх зураг болон за энэ 2025 оны 3 сарын 11-нд за энэ Кару Сэро Ёнгусо гэдэг байгаа YouTube хуудасаас мэдээлэл задраад байгаа шүү дээ. За энэ дээр цацагдсан зураг бүгд 2020 оны өвөл нэг өдөр ахуулсан зураг гинэ. За. Тэгэхээр 20 он гэдэг чинь насанд хүрсэн болж таарад нь шүү дээ тий. 2000 оных 20 он тэгэхээр 20 настай байсан гэсэн үг тийм. Гэхдээ энэ дээр нэг юм жоохон алдаатай ч гэдэг юм нэг зүйл байсан. Үерхсэн хугацаагаа сая хэлсэнтэй 2019 оны 100-аас эхлээд 2020 оны намар тэгээ дэлгэгдсэн зураг нь болохоор 2020 оны өвөл гэдэг байхгүй. Намар салчаад намрын дараа өвөл үсттэй. Илэрлээрээ бодохоор чинь. Тэгэхээр зөрөөд байгаа юм шүү. Тийм. Тэгэхээр нэг жоохон энэ дээр алдаатай байгаа юм шиг үлээ. За тэгээ тэд тухайн үед үерхжсэн зурган дээр ил угаасаа харагдаж байгаа. За тэгээд жүжигчин Ким Сэроны өмссөн хувцсыг бас ярьсан байлээ. 2019 оны 6 сард тухайн брэндээс гаргасан хувцас. За тиймээс жүжигчин насанд хүрээгүй байх үед буюу 2016 онд авсан зураг байх боломжгүй. Яа тэгэхээр тэр өмссөн байгаа бодулк нь бол 2019 онд ингэж зарагдаж эхэлсэн бодулк гэсэн тайлбар өгсөн байлээ. Гэхдээ зарим дээр болохоор дахин худалдаалагдсан гэсэн нэг тийм хүмүүнүүд бас харагдаад л лээ. За мөн 2025 оны 3 сарын 12-нд дэлгэгдсэн өөр нэг зураг бол 2019 оны 12 сарын 24-ний өдөр Крисмасын баярыг тохиолдуулан авсан зураг гинэ. Ийм хатраа бас нэг арай нэг өөр зураг байсан. Крисмасын зураг бас нэг хатраа нэлсэн зураг байсан. Тийм. За тэгээ зураг авсан өдөр цаг нарыг нь бас ингээ адилхан бүр ингээ наривчлаад хавсаргаж мэдээлэл оруулсан мэлээ. Тэрэн дээр 2019 оны 12 сарын 24-ний оройны 11 цаг 41 секундэд авсан зураг гэж харагдаж байгаа. За тэгээ ерөн жүжигчин залуутай холбоотой цацагдсан бүх зургууд жүжигчин Ким Сэруныг насанд хүрсэн байх үед авсан зураг гэсэн юм тайлбар өгсөн. За тэгээ тэр YouTube хуудаснаас мэдэгдээд байгаа 2016 онд авсан зургууд гэх мэдээлэл бол ерөөсө бүгд худлаа шүү. Тэд тухайн үед бол үерхээг байсан гэсэн юм мэдээлэл хийсэн байна. За тэгээ энэ сарын 12-нд энэ Кару Сэро Ёнгусо гэдэг YouTube хуудаснаас талигаа чи ар гэрийнх нь өгсөн гэх юм жүжигчин Ким Су Хёны цэрэгт байхдаа жүжигчин Ким Сэронд бичсэн захидлыг бас дэлгэсэн. За тэгээ уг захидлыг жүжигчин залуу 2018 оны 6 сард бичиж явуулсан гинэ. За тэр үед хэдүүлээ 2000 он гэж бодохоор 18 байсан гэсэн үг ч тийм. Яг за өөрхөж эхлэх үе нь болох гэдэг шүү дээ. За тэгээд загталт жүжигчин бүсгүй хоч болох Сэру Нэрүг гэсэн нэг энэ хочиг нь бичсэн байлээ. Сэру Нэрүг бодоход сайхан өдөр байна. Царайч нь харах боломжгүй болохоор миний сэтгэл, миний хүсэл зориг ямар байгааг мэдэгдэж төв удаад дэмий ахаа. За миний хэлж чадах зүйл бол чамайг санаж байна гэх үг мэдчихлэн өөрийн бодлоодоо бичсэн байлээ. За энэ жүжигчин бүсгүй Сэру Нэрүг гэсэн гарчигтай зураг өөрийн сошиалдаа оруулж ирсэн юм байна. Тэгээд тухайн үед 18 настай байсан гэж хэлсэн шүү дээ. За тэгсэн уг загталд жүжигчний Entertainment
харамтаас ямар тайлбар хийсэн бэ гэхээр за тухайн үед жүжигчин цэргийн алба хааж байхдаа ойр дотны танилуд руугаа маш олон захидлын явуулсан. Ганцхан энэ Ким Сарун жүжигчин рүү явуулаагүй. За тэгээ захидлын агуулгыг харах юм бол жүжигчин Ким Сoo Hyun цэргийн албандаа дасан зохицож байгаа буюу тэр өдөр тутмын амьдрал гэдэг мэт энгийн зүйлсүүдийг бичсэн гэдэг нь ойлгомжтой харагдана. За мөн танил найз нөхөддөө цэргийн ангиас өөрийн өдөр тутмын амьдралынхаа тухай ингээд захидал бол ингээд ганцхан энэ хүнд биш өөр хүмүүс дэлгэдэг байснаа тавьчихсан байлаа. За тэгээ захидлаар бичигдсэн санаж байна гэдэг үг яг ямар очтой тий. Тэгсэн чинь энэ дээр зүгээр л одоо цэргийн алба хаагаад тий одоо бидчүүд нэг 2 жил алба хаан штэ. Тэгэхээр тэр хугацаанд бас нөгөө найз нөхдүүдээ санаж байна гэсэн юм энгийн санаж байна гэсэн утга гэх юм уу? Хайр дурлал юм биш үү? Тий бүр ингээд хайр дурлалын утга агуулгатай биш зүгээр л тий ойр дотны хүмүүстэй гэсэн юм хөнгөн утгатай санаж байна гэсэн юм үг байсан. А гэтэл энэ YouTube хуудаснаас зүгээр л танилуудаа бичсэн захидлыг энэ хайрын захидал болгоод ингээд нийт дэлгэчлээ. За уг захидал дээр дурддагдаад байгаа жүжигчин бүсгүн Сайруу найруу гэдэг хочиг жүжигчин бүсгүн маань 2016 оноос эхлээ өөрийн сошиалд бичдэг байсан. Тэгэхээр нөгөө хайртай хүмүүс чинь нэг нэгээс хурд дууддаг шүү дээ. Хурд дууддаг. Тийм яг тэр нь одоо энэ хочоор нь дууддаг байсан. Энэ нэрийг одоо Ким Сoo Hyun жүжигч өгчөөд ингээд нэг нэгээ дуудаад байсан байна гэсэн байдлаар тайлбарлаадсэн чинь 2016 оноос эхлэн өөрийн сошиалдаа жүжигчин бүсгүн хийдэг байсан шүү дээ. Энэ тэг хочоо тийм учраас энэ хоёрын нэг нэгнийхээ дууддаг тийм дотн нэр нь бол биш ээ. Буруу ташаа мэдээлэл байна гэсэн тайлбар өгсөн байна. За тэгээ Ким Сoo Hyun жүжигчин Ким Саруныг санхүүгийн асуудлаар ингээд тусламж гуйхад нь үл тоосно гэдэг дээр бас мэдээлэл хийсэн. За энэ Харуу Сару Yoнгусо гэдэг YouTube хуудасаас мэдэгдэж байгаагаар Ким Сoo Hyun жүжигчин Ким Саруныг хүл рүү түлхсэн ер нь бол ад чөтгөр гэж яриад байгаа юм л та. За гэвч жүжигчин Ким Сoo Hyun-ы Entertainment тулах энэ Gold Medalist гэдэг газраас талигаачийн согтуугаар жолоо барьж яваад гаргасан асуудалтай холбоотой бүх өөрийн асуудлыг төлж барагдуулсан. За тэгээ сурталчилгааны, драмын одоо кино драм тоглосон тэр зардлууд байгаа даа шүү дээ. Одоо гэрээ туслалч гэдэг юм. За тэгээ ослын хохирол гэд нийт 1 тэрбум 114 сая гаруй воныг төлж барагдуулахад нас тусалсан юм байна. За тэгээ жүжигчин Ким Сарун өөрөө бас нөгөө өөрөө нэлээд төлөх гэж хичээсэн учраас тэр нь багасаа 700 сая воныг үлдсэн. За тэгээ үүнд жүжигчний мөргөлдсөн машиныг үн буюу одоо мөргөлдсөн машин бас багцсан гинэ. Тэгээ ямар яриа гараадсан бэ гэхээр жүжигчин Ким Сарун тэр өөрөө төлөхийн тулд тэр машина хүртэл өгсөн. Бараг ингээ хүчээр авцсан гэсэн ийм яриа байсан. Тэгсэн энэ дээр болохоор эсэргээрээ жүжигчин Ким Сарун тэгээ энийг ингээ өрөнд оруулаарай гэд. Тэгээ нь осол болцсон учраас машиныг ингээ засаж янзлаад тэгээд дараа нь ингээ зарж борлуулаад тэр өрөндөнд ингээ нэмэрлээд мөнгөний бол оруулсан гэсэн иймэрхүү тайлбар хийсэн юм байлээ. За тэгээд заавал хамтраачаа талцруулаад өргөжлөх юм байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар интермед имлэг. За интермед төв имлэгийн дурангийн төв нь онцлогоо имчилгээ хяналтын их цогцоор нээж байгаа юм билэ. За тэгэхээр та ер нь өөр лүгөө хамгийн сүүлд хизээ өнгөсөн бэ? Тэгэхээр та өөрөө дотор эрсдэл лүгөө хизээ өнгөж харсан бэ гэхээр Монгол улс 100 мянган хүн тутамд тохиолдох ходоодны хавдрын хөгжлийн тохиолдол хэд хэрэгүүлж байгаа. За дээрэс нь 10 хүнний 7 нь ходоодны асуудал. Тэгэхээр та ер нь хизээ ходоод гэж үзүүлсэн тий. Ходоодны хавдрын 75% нь эрт үед нь бүрийн эмчлэгдэх боломжтой байдаг. Ийм ходоодны дуранг 40 наснаас 2 жил тутам хийх ёстой юм байна. За даваа талаас нь дурдах юм бол нэг цэг төвлөрсөн 5 тухтай аюулгүй орчинтой өршөөлөгчд зовир багтай тайвшруулахтай дуран сонгох боломжтой байдаг гэдгээр онцлогтой мэрэгсэн туршлагатай эмнэлт зүүн баг за сүүлийн үеийн дурангийн иж бүрдэл те торон төхөөрөмжийг ашигладаг олон улсын болон дотоодын стандартын дагуу ариутгал халдваргүй зүйлэлт хийж за нэг удаагийн багаж хэрэгсэл ашигладаг гэдгээр онцлогтой. Тэгэхээр хувь хүний онцлог тохирсон эрүүл амьдралын дэглэм зөв хоолтын мэрэгжлийн зөвлөгөөг бас өгдөг байна. Ер нь хожоо онцлогдсон өвч хүндрэг хэрсэлтэй яваад байдаг. Бүдүүн гэзний хор тавдрын 90% нь эрт үедээ онцлогдоод эмчлэгдэх боломжтой байдаг. Тэгэхээр та 45 нас хүрээд л ер нь 5 жил тутамд бүдүүн шулуун гэзний дуран шинжилгээ заавал хийлгэж байгаарэ. Манайхчд энийг маш олон юм илрүүллээ шүү дээ. За ходоод бүдүүн гэзний дуран хийлгэх үед янз бүрийн халдвар авах эрсдэл үүсдэг. Тэгвэл үүнээс яах хэрэггүй. Ягаад тэгэхээр интермед эмнэлэг олон улсын болон дотоодын стандартыг дагуу ариутгах халдваргүй хөтөл хийж нэг удаагийн багаж хэрэгслийг ашигладаг байна. Тэгэхээр та баярлалаа бас нэг очиж үзүүлсэн бол хамгийн сүүл хизээ үзүүлсэн бэ нэг үзүүлээрэ тийм ээ. Хаяг байршлын хувьд хаан уул дүүрэг 19 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө 17040 доодтой барилж байгаа юм байна. Интермед эмнэлэг. Холбогд утасны дугаар 77 техник 11 11 77 техник 11 11 гэсэн дугаарлал холбогдороо. Сошиалагын интермед цэгийн маань интермед хоспитал Монголиагээд ахар гараад ирэх нэ баярлалаа хамтраж ирсэн интермед эмнэлэг байлаа.
Баярлалаа. За би одоо та бүхэндээ Ким Сойон жүжигчний Entertainment-аас гаргасан мэдээллийг нь ерөнхий байдлаар ингээд товчлоо тайлбарлаж байгаа шүү. Тэгэхээр яг энэ нь болохоор Ким Сойон жүжигчний одоо тэр тал буюу эцэг эхийн тэр YouTube хуудасаар дамжуулаад байгаа мэдээлэл нь хоёр ч одоо тулаад нэг арай өөр байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр ямар тач эхлээд Ким Сойон жүжигчний талаас нь тайлбарлаад авчаа. За тэгээ Ослын дараа жүжигчин Ким Сойон дахин жүжигчнээр ажиллахад хүндрэлтэй болж санхүүгийн хүнд нөхцөлд очсон. За үүнээс үүдэн жүжигчин бүсгүйг өрөө төлөх чадваргүй гэж үзсэн. За тэгээ үүнтэй холбогдуулан заавал хуулийн шатраалтай арга хэмжээ авах шаардлагатай болсон гэж хэлж байна. Тэр 700 сая вон дээр. За нэг өсөндөө маш их хэмжээний мөнгө байсан учраас те одоо компани алдагдал юм уу яах юм те 2024 оны ихээр тус Entertainment санхүүгийн шалгалтанд орох үедээ жүжигчин Ким Сойонтой холбоотой гаргасан зардлыг яг ямар байдлаар зохицуулах вэ? Одоо алдан юм юу гэдгийг тооцоолохоо шийдвэр гаргах хэрэгтэй болсон гинэ. За тэгээ жүжигчин Ким Сойоныг санхүүгийн асуудал нь хүндрээд нэг өсөндөө одоо санхүүгийн байдланд сэрэх боломжгүй дампуурсан гэдгийг батлах хэрэгтэй болсон. За тэгжээж жүжигчин бүсгүй энэ их мөнгийг дарах гэж оролцсон ч санхүүгийн байдал нь хүнд гэдэг нь батлагдах юм байна л да. Одоо альбан бичгээр гэсэн үг шүү дээ. За энэ жүжигчин бүсгүй жүжигчин бүсгүй бол экс найз залуу байгаа. Нөгөө мессеж үтсэн шүү дээ, тэ. Намайг авраач дээ. Би өөрөө баагаар төлнө гэсэн утгатай мессеж үтсэн гэж хэлж байсан. Тэгэхээр яг энэ үед л биччихсэн юм байна л да. За гэвч энэ өрийн асуудал бол ерөөсө жүжигчин Ким Сойонтой ямар ч холбоогүй. Харин gold medalist гэдэг Entertainment болон жүжигчин Ким Сойон хоорондын асуудал байсан. Тэгэхээр жүжигчин Ким Сойон талигаачд ямар ч мөнгө төгрөг бол зээлээгүй. За тэгээд өгөөж зогсохгүй. Гинт одоо мөнгө төгрөг нэгсэн асуудал ч гэсэн байгаагүй гэж байна. Тэгэхээр нэг өсөндөө тэ энэ мөнгийг нөгөө Ким Сойон жүжигчин өгчөө дараа нь ингээс хүрдүүлээд нэгсэн гэдэг агуул Entertainment-аас нүггүй бид нар Ким Сойон жүжигчэндээ те Entertainment хоорондын л асуудал байсан гэсэн юм тайлбар өгсөн байна. За харин талигаачийн хувьд өөртөө холбоотой асуудалтай холбогдуулан хууль эрх зүйн мэдлэг маруухан байсан. Үүнээс үүдэн Entertainment-тай холбогдох биш ингээд Ким Сойон жүжигчтэй холбогдсон ийм шалтгаантай буюу ер нь бол хуулийн мэдлэг маруухан байсан учраас ингээд очуу зүгөө мөнгө төгрөг нэх гээд байна гэд буруугаар ойлгочих боллоо л гэсэн юм байна. За мөн жүжигчин Ким Сойон энэ үед жүжигчин Ким Сойоны санхүүгийн асуудлаар мэдэхгүй байсан. Ерөөсөө мэдээгүй байсан гинэ. Яагаад тэгэхээр энэ хоёр тухайн үед хэдийн салаа 4 жил болсон байсан гэсэн байна. За Ким Сойоны талаас гарч байгаа мэдээлэл шүү дээ, тийм. За ингээд жүжигчин Ким Сойон талигач хэлгээсэн мессежийг Entertainment-д үзүүлсэн гэж байна. Тэгээ би одоо яах ёстой вэ? Ийм мессеж ирсэн байна гэдгсэн. Жүжигчин Ким Сойон хууль эрх зүйн мэдлэг дутуугаас үүдэн үл ойлголцол гарсан байна. За тэгэхээр иймд одоо шинжээчийн дүгнэлтгүйгээр те ер нь бол ингээд тэр жүжигчин бүсгүй рүү хариу бичээд яах юм бэ гэж Ким Сойон жүжигчнийг одоо Entertainment-аас нь боловсон юм уу да гэж ойлгох хариуцлага яах юм бэ? Яг тэгэхээр бид нар өөрсдөө тусдаа одоо яг Entertainment хооронд те одоо жүжигчин хоорондын асуудал ингээд шийдвэрлэе л гэсэн байдлаар хилээд ингээд мессеж явуулаагүй юм шиг байна. За энэ тайлбар дээр л хэлсэн байна. За ингээд талигач 24 оны 3 сард хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулаад Entertainment хоорондоо ингээд ярилцаад ойлголцолд хүрээд за тэгээд ерөөхдөө шахаж шаардаагүй гэдгийг өөрөө ойлгоцсон байсан л гэдэг юм л да. Тэд одоо ингээд насварсан хүн босч байдаг хэлэхгүй шүү дээ. Тийм ээ. Нэг тэр талаас дуурах юм байхгүй ч юм байна. Тийм. За тэгээ ерөөхдөө харин ч эсрэгээрээ түүнд ашигтай байдлаар өөрийн асуудлыг нь зохицуулсан. Гэтэл одоо түүнийг хөлрүүн түлхсэн тэгээ ийм асуудалд одоо баг бид ингээд холбогдчиход байна. Энэ бол худал мэдээлээ гэсэн байна. За тэгээ одоогийн байдлаар жүжигчин Ким Сойон нүүр цараагаар нь ажиллаж байсан хид хідэн газрууд бол ингээд гэрээгээ сунгахгүй. Тэгээ зарим нь баг гэрээгээ цуцалж яах шиг байна. Тэгээ түүний зураг хүргээг ч гэсэн буулгасан байна. Жишээлбэл кафед Ким Сойон жүжигчний ийм босоод орнууд байдаг шүү дээ, тийм том тэрийг ч гэсэндээ ингээ эргүүлээд харуулаад тавьсан ч байт юм уу, тийм эсвэл нөгөө кафед менюн дээр ингээ Ким Сойон жүжигчний зураг байдаг л та. Тэрийг хүртэл ингээ арилгасан байх жишээний маш олон тиймэрхүү зүйлс болж байгаа шүү гэн. Тэгээд өөрийнх нь тоглож байгаа одоо яг зураг авалтанд болж байгаа уран бүтээл, за тэгээд цаашид орох уран бүтээл, за мөн телевизийн шоу нэвтрүүлгээс хасагдах уу гэдэг дээр мэдээллүүд нь шинжлэгдчихээд уг нь хэд хоногийн өмнө бол тухайн бүтээлдээ тоглоно гэж байсан бол одоо энэ дээр яригдж байгаа гэсэн байсан. Тэгээ зарим нь бол баг хасах шинжтэй иймэрхүү мэдээллүүд яваад лээ. За тэгээд бас нэг ийм сонир юм гарсан юу гэхээр Ким Сойон жүжигчинтэй ер нь өмнө нь ярьжсэн маш олон гээд ярилцлууд нь дахиж сэвэгдэж гарч ирж илээ. Жишээлбэл жүжигчин Ким Сойон өмнө нь өөрөөсөө 13 насаар дүү 99 оны Ким Yoo Jong жүжигчинтэй ийм хайр дурлалын холбоотой юм уу тэгээд драмад тогломоор байна гэж ярьжсэн гинэ. За тэгсэн чинь энийг нь тэр нөгөө айхтар мэдээлэлцээд байгаа YouTube хуудаснаас одоо бүр ингээд те 13 дүү хүнийг одоо эргүүлэх нэ нөгөөдөг чинь. Тэгээд нарыг тэрсэн сар гэдэг драмад хамтран тоглосон жүжигчин юм байна л да Ким Yoo Jong жүжигчин маань. Тэгээд тухайн үед яг Ким Yoo Jong жүжигчин маань өөр 13 настай жоохон Ким Сойон жүжигчин 24 настай байсан юм байна. Тэгээд яг кино зураг авалтын үеэр жүжигчин залуу
13 настай Ким Хё Жон жүжигчнийг тэрвэрж байгаа одоо тэр бичлэгийг нь оруулангуудаа энэ харалтаа одоо ер нь бол гинт очоод ингээд тэрвэрэнгүүт те тэр 13 настай Ким Хё Жон жүжигчин ямар сандарч байгааг хардаа гэсэн байлээ. Гэтэ энэ дээр би одоо юу мөрөндөө яг энэ тал нь баттай үнэн ч юм уу гэдэг дээр бас жоохон хэцүү тал бол хэцүү юм тийм мэдгүй. Би бол яг энэ нэг үнэн худлаа гэж хэлэхэд бол хэцүү. Тэгээд маш олон юм сэвэгцэн мэдээлэл дундаас бас яг энэ зөвийг нь олж яана гэдэг чинь өөрөө шүүлтүр сайтай л байхгүй бол тийм. Яг л баттай нотлохотой юм дээр итгэхгүй бол одоо яг ингээд хов живэр ч юм уу те шар мэдээгээр англ хэцүү сүлд нь хайшиж иргэж магадгүй болчихлоо шүү дээ. Гэтэ одоо мэдээж entertainment-ийн залууг өмөрхөн тодорхой. Entertainment. Одоо энэ залуугийн төлөөлөл явж байгаа шүү дээ мэдээж буруугүй л гэж батлах хэрэгтэй болчих чинь. Тийм. Яг тэр нэг юу л дээ насан туршгүй байхдаа үерхсэн гэсэн тийм мэдээлэл гараад байгаа шүү дээ. Тийм учраас хэрвээ одоо насан туршгүй байхад нь үерхсэн үнэн болчих юм бол эн чинь одоо гэмтрэг болчих. Тийм яг үнэ. Тийм. Тэгэхээр солонгосчуудын бичиж байгаа сэтгэл насанд хүрсэн гэж л угаасаа дайрах байх л таа л гэсэн байлаа. Ядаж 18 хүрсэн л гэх гээд юм тий. За тэгээ энэ хоёрын үргэлжлэлтэй холбоотой бас нэг сенсац байсан юу гэхээр энэ хоёр үргэлж явах үед жүжигчин Ким Сүү Хён Со Ежи гэж жүжигчинтэй нууц замрын холбоотой байсан гэсэн бас сенсац гарсан байна. Нэг тийм бас яваад байсан шүү дээ. За тэгээ тэгсэн Со Ежи жүжигчин маань өчигдөр буюу 13-ны өөрөөр өөрийн фэн капата одоо наач мал шал худлаа мэдээлэл гэдгийг бас тайлбар оруулсан байна. За тэгээ өнөөдөр энэ Карусеро Ёнгусо гэдэг байгаа YouTube хуудаснаас дахиад лайв хийсэн. Өдөр болгон лайв хийдэм билээ. За тэгээ өнөөдрийнхөө лайваар жүжигчин Ким Сэроны ээжийнх нь бичсэн захидлыг дэлгэсэн. За тэр ээжийнх нь захидлыг ерөнхийд нь хараад байгаа юм бол охиныхоо нэр хүндийг л сэргээхийг л хүсэж байгаа юм байлээ. Тэгээд энэ одоо лайвуудыг үзэж байхад жүжигчин Ким Сүү Хён одоо X амраг болох Ким Сэронийг тийм албаар нэр төрийг нь унгаах гээд ингээд энэ YouTube нэг Ижин Ху гэдэг энэ ютубер залуу байд юм байна л да. Баах ингээ алтартнуудын шар мэдээллүүдийг оруулдаг. Тэрэнд ингээ хандаад тэр нь Ким Сэрон жүжигчний тухай маш олон юм сөрөг баах юм утга учиргүй ч юм уу те. Одоо жишээлбэл стори зураг оруулсан шүү дээ те. Бараг ингээ ганцаараа галзууслаатай юм шиг Ким Сүү Хёнтой үерхдэг гэсэн юм зураг хөрөг оруулаа гэдэг ийм хөвчлэг оруулсан байсан. Тэгээ үүнээс нүгдэлтэйгээр амьд ахуудаа Ким Сэрон жүжигчин маш их шаналл сэтгэлийн шаналлтай байсан юм байна. Тэгэхээр тэр яриад байгаа Ижнүү гэдэг ютубер бол үнэхээр аимшигтай хүн байна. Тэгээ тэр хүн дээр бол хариуцлага авах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь одоо ингээд гараад байгаа маш олон худал хуурмаг мэдээллүүдийг зогсоох тиймэрхүү байлаар ирсэн. Тэгээд нэмэлт зураг өнөөдөр дэлгээгүй. За яагаад дэлгээгүй гэсэн чинь Ким Сүү Хён жүжигчин өнөөдөр өглөө өөрөөр нэлээд сэтгэл зүйн байдланд таарах хүн байгаа гэж хэлчихсэн шүү дээ. Тийм учраас Ким Сүү Хён жүжигчний арг гэр бүлийнх нь жүжигчин залууг амиа хорлохгүй гэдгээс бол айж байгаа юм байна. Тийм учраас өнөөдрийн байдлаар бол зураг хөрөг дэлгэхгүй гэсэн. Харин энэ YouTube хуудасынх нь арг гэрийнхнийг нь ятгаж агаад бичлэг дэлгэнэ гэж бас ярьж л. Тэр баримт их л байгаад байна. Харин тийм шиг өөрөө одоо тэр YouTube хуудсыг хөтлж байгаа сэтгүүлч хэлээд байгаа юм л да. Сэтгүүлчгүй ютубер хүн. Тэр хүн л бидэрт бол баримт бодлого маш их байгаа. Гэхдээ тэгээ арг гэр бүлийнх нь бас жүжигчин залуу сэтгэл зүйн байдал те бас амиа орлогож гэдэг иймэрхүү зүйлсээс хамаагүй дэлгэж болохгүй байна. Гэхдээ арг гэрийнхнийг нь бид нар ятгаж байгаа. Тэгээ цаашаад зураг хөрөг бичлэгийг нь бол ингээд цацах бодолтой байгаа гэсэн бэлээ. За тэгээд Ким Сүү Хён жүжигчин Ким Сэрон жүжигчний хацар дээр нь үнсэж байгаа зурган дээр хятад фэнүүд нь хүртэл орж ирж байна. Яа тэгэхээр олон улсын алдартай жүжигч учраас те маш олон улсад яригдж байгаа. Тэгээ хятадын талаас бас нэг юм нийцснүүд юу гэж яриад байна гэхээр тэр 2000 нөө хацар дээр үнсэж байгаа зурган дээр нүдний шил зүүцсэн байгаа юм да Ким Сүү Хён жүжигч. Тэгсэн чинь тэрийг 2020 оны зураг гэдсэн бол үгүй наадах чи 2015 онд хятад пен бэлгэлсэн юм аа. Тэгэхээр тэр бол 2015 16 оны буюу яг насан туршгүй байх үед нь үргэлжсэн үедээ л авсан зураг гэж л ер нь хятадын одоо интернет хэрэглэгчэд хэлээд байгаа юм байлээ. Гэхдээ энэ бол яг бас баттай мэдээлэл биш шүү дээ. Тэгэхээр интернет хэрэглэгчэд бичээд байгаа яг албан ёсны их сурвалжаас авсан мэдээлэл бол биш байна те. За энэ мэдчлэн энэ маань өөр ингээд нилээн урт үргэлжилж ийлээ. Тэгээ энэ лайв ч одоо өнөөдөр сая хийгдсэн маргааш бас хийгдэн ингээд зураг хөргүүд нь бол нэмэлтээр ингээд задрахал юм шиг байна. Тэгээд ямар ч тач өнөөдөр Ким Сүү Хён жүжигчний энтертайментаас гарсан байр суурь болно. Тэгээд тэр нөгөө нэг айхтар шар мэдээллийг цацж байгаа YouTube хуудаснаас баг зэрэг мэдээллүүдийг та бүхэнд өргөлээ. Тань залуугийн сэтгэл санаа нь ярил хэцүү болчихлоо шүү. Тийм өнөөдөр үүрээр бол нэлээд хэцүү байдалтай байна л гэсэн мэдээлэл хийсэн байлаа. За баярлалаа түргэн нэвтрүүлгийн өндөрлөе. Студид худлаач Чанцаа Аами найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүр Джеймсон Брент мөн интермед имлэг байлаа. Урагшлуулан та бүхэн маань амар зэрэг нэвтрүүлэг үлээн сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.